Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүү од өндөрсөө үзэг сонсогчдод сайн сайхныг хүсэн мэдчилж байна. Адар анир нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од өндөрсөө, Ген ТV телевиз, од өндөр радио 83.307 гэсэн хост талбайнаар хүлээ авч үзэж сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах онтой технологи за мөн хүнс нь эм нь хүнс байвал зохистой урайтай Химлая брендийн аль бие усны дистрибьютор Цахиур төмөр компанид дэмжиж ажиллаж байна. За ингээ студид мөнх зол Цэнгэл баяр бэлэн боллоо. Өнөөдрийн сэдэв бол харанхуй дассан ла. За өдрийн мэнд. За Адар анир нэвтрүүлгийн миний хувьд анхны дугаараа хөтлөж байна. Маш их догдолж байна. Тэгээд өнөөдөр чи хувьд хоёр харанхуй дассан ла хэмээн түүнийг дэлхийд даяар одоо болтол дурсан ярьдаг. Тэр яа харахгүй хүн төрлөختөнд гэрлэгийг авчирсан хүн байсан. Энэ бол Роми Пап, хоёрдугаар Жон Пол. За гэхдээ би өнөөдөр түүний нэрийг Жон Пол биш, Ян Павел гэж дуудана. Учир нь энэ бол түүний Дэлхийн католик сүмийн тэргүүн болоод хүртсэн нэр юм байгаа. Тэгээд тэр өөрөө Пош хүн байсан болохоор түүний нэрийг Пош түүний хэрхэн дууддаг арна. Дуудах юм байгаамаа. За хоёлаа ингээд нэвтрүүлгээ шууд эхлэе. 1983 оны 12 дугаар сард Ромын Паплам Италийн шоронд бүх насаараа хорихал авсан нэгэн хоригдлыг эргэн очино. Тэдний уулзалтан дээр тэд юуны талаар ярьсан нь одоог болтол нууц байдаг. Харин энэ уулзалтын дараа Ромын Пап Дэлхийн католик сүмийн тэргүүн олон нийтэд маш богино боловч гүн утгатай үг хэлсэн. Тэр би түүнтэй ах дүүсийн ёсоор ярилцсан. Би түүнийг уучлсан гэж хэлсэн. За ингэж хэлсэн хүн бол Йон Павел II байлаа. Тэр сүүлийн 445 жилийн хугацаанд сонгогдсон анхны Итали бус гаралтай анхны пап. Түүхэнд их хамгийн залуу буюу 58 настайдаа пап ламд өргөмжлөгдсөн слав гаралтай хүн байсан. За Йон Павел нь Польш санд бартан байсан бөгөөд түүнд төрөхт нь эцэг эхийнхэн түүнд өгсөн нэр бол Карл Йосеф Войтия. За Карл Йосеф Войтия нь 1920 оны 5 дугаар сарын 18-нд Карпатын нурууны үлмэд орших Вадовице хэмээх Польшийн жижигхэн хотод төрсөн. Аав нь мэрэгжлийн оюутан мөн Австри-Унгарын аримд албаш байгаа дэслэг цолтой болсон нэг юм байв. Харин түүний ээж Эмилия багш тэр үр хүүхэд болон гэр бүл ахуйгаас холдолгүй байсаар Карлыг 8 настай байхад нь зүрхний шигдсээр нас орсон. Эдний гэр бүл 3 хүүхэдтэй боловч одоо Карл хамгийн бага нь байхгүй юу? 3 хүүхэдтэй боловч түүний эх чинь Карлыг төрөхөөс өмнө багтаа нэрádаа нас орсон байсан. Харин түүний ах Эдмунд нь эмч мэрэгчлээ байсан бөгөөд 26 наснда улаан эсрэгнэрээ өвдөд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Ахыгаа нас ороход Карл ердөө 12 настай байсан. Тэр 12 настай байхдаа орчин дэлхий дээр тулах цор ганц хүн өөрийн аавтайгаа үлдсэн. За аав нь хүүгийнхаа боловсрал хичээлд их анхаардаг хүн байсан. Аав нь хүүтэй герман хэлийг маш сайн зааж эзэмшүүлсэн бөгөөд хүү багасаа л сургуультай онц сурдаг тэргүүний сурагчдад нэг байсан. Мөн Карл хүүхэд байхын биеийн тамирт маш дуртай бөгөөд хөл бөмбөг их тоглодог байж л дээ. За тэгээд тэрээр Польшийн Краков хотын Краковia хэмээх хөл бөмбөгийн багийн үнэмч бишрэгч байсан. Тухайн үед Вадовице хотод еврей буюу нөгөө жүүдүүд маш их байдаг байсан. Тэгээд хүүхдүүд нөгөө католик шашинтай польшууд болон еврейчүүд хоёр багтаад хөл бөмбөгийн баг болоод сургууль дээрээ хөл бөмбөгийн тэмцээг зохион байгуулна. Тэгээд Карл нөгөө заримдаа еврейчүүдийн талд тоглох хүүхд байхгүй болохоор өөрөө еврей багт сайн дураараа ороод хөл бөмбөг тоглодог байсан. За тэг хүүхэд наснда тоглож өгсөн дуртай спорт болон түүний багын найзууд нь еврей хүмүүс хүртэл маш их байсан. Тэдэнд дагач бүх насаараа найзууд үлдээд энэ нөхөрлөл нь өөрөө сүүлд ер нь бол энэ олон шашныг нэгтгэх еврейн шашинтай үнэн алдартны шашныг ер нь бол шашнаар бүгдээрээ нэгтгэхтэй бурханд итгэх итгэлээр нэгтгэх гэдэг ойлголт нь түүний одоо амьдралдаа хийсэн үйлдэл нь яг энэ одоо багын нөхөрлөл нь ингээд нөлөөсөөр идэг. За түүний анхны хайрын ч гэсэн еврей охин байсан. Түүний Гинка бир гэдэг байсан бөгөөд гайхалтай үзэсгэлэнтэй нүдтэй, гил хар устай, туранхай жижигхэн охин байсан гэж ярьдаг. За Гинкатай ер нь бол Гинка нь магадгүй түүний романтик харилцаатай байсан анхны бөгөөд цорын ганц эмэгтэй байсан байж болох юм аа гэж таамаг байдаг. Тэгээ охин жүжиглэх гайхалтай авьяастай, жүжигэн клубуд явдаг, театр туртай байсан болохоор хүүч гисэн нөгөө дурлсан охинууд агаад театр туртай олчихсон. Карл гимназ сурж байхаас эхлээд театрын жүжиг тоглож мэрэгжлийн жүжигчин болохыг мөрөөддөг байсан. 14 настайдаа сургуулийн драмын дугууланд төвчээс ороод Сүнсний хаан гэдэг анхны жүжигээ бичсэн. Үүнээс хойш нилээд хэд хэдэн жүжиг бичсэн бөгөөд тэд нь бол дандаа шашны сэдвтэй байсан.
Иймээс найзууд нь түүнийг лам болохыг хүсдэг гэж хэлдэг байж л дээ. Ягаад тэгэхээр нөгөө жүжиг бичдэг хэрнээ шашны агуулга сэдвтэй байгаад байсан. Харин тэнд нь Авьяаслаг Карл хүү юу гэж хариулдаг байсан бэхээр non sum dignus буюу латинаар би тэнцэхгүй гэж хариулдаг байсан. Тэгэхээр хүү өөрөө одоо хүү гэж хэлэх нь буруу бахал та. Яон Паул маань олон хэлтэй хүн байсан. Хэлний авьяастай 9 хэлээр төгс ярьдаг. Түүнээс гадна өшөө 4-5 хэлээр ойр зургийн хэрэглээний түвшинд ярьдаг хүн байсан. Тэгээд дэлхийн 60 хэлээр чөлөөтэй мэдлээд эхний яриаг одоо өрнүүлэх чадвартай авьяастай хүн байсан гэдэг. За одоо Каролын залуу насны талаар ярилцгаая. За Карол 1938 онд 18 настайдаа сургуулаа амжилттай төгсөөд Краков хотын их сургуульд элсэн ороод хэл шинжилэл, уран зохиол, гүн ухааны чиглэлээр суралцж эхэлсэн. Тэрээр жилийн дараа сэргэн мандалтын дуулал гэдэг шүлгийн төврээ хэвлүүлсэн. Уг төвөрт нь түүний ээжтэй зориулж бичсэн шүлгээс гадна Давид хэмээх шүлгэлсэн жүжигч багтсан байдаг. Карол театр жүжиглэхээж үргэлжлүүлсээр байсан бөгөөд Студ 39 гэдэг нэрээр туршилтын театрын багт нэгдээд за тэгээд Анже Явьян гэдэг нууц нэрийн дор Эремия гэсэн Библиэс сэтүүлсэн улс төрийн өнгө аястай 3 бүлэгт жүжиг хүртэл бичижсэн. Ер нь их авьяастай хүн байсан байгаа. Маш боловсралтай. За тэгээ 1939 он энэ бол Европын болон зөвхөн дэлхийн түүхэнд хар өдрүүдийн нэг Германууд Польшиг эзлэн фашист гэрлэн тогтоосон. Краковын тусгай ажиллагаа нэрийн дор их сургуулийн 183 профессорыг баривчлаад хорих лагерт явуулсан. Сургуулийг хаасан. Гэвч үлдсэн цөөхөн багш нар нь сургуулийн үйл ажиллагааг зогсоохгүй тулд нууцаар оюутнуудаа цуглуулan хичээл орсоор байсан. Тэр үед тэтгэвргүй болсон аавдаа тусалжтай аймаад хичээхийн тулд германуудын мэдэлд очсон хотын ойролцоох чулууны газар дараа нь химийн үйлдвэрт Карл хүү ажил хийдэг байсан. Энэ үед Карл Краковт дөрвөж ирсэн еврей болон Оросын германуудад нинжин сэтгэлээр туслаж хандаж үндэстнэр нь үзэн ядахгүй байхыг уриалдаг байсан. Бүр 20 настайгаас эхэлсэн. Ямар гоё тийм нээлттэй тэ хүнийг хайрлаж чаддаг тийм. Хүлцэнгүү бусдын хүлийн зөвшөөрдөг. Үнэхээр харанхуй талсан лаа байсан энэ хүн бол. Тийм. За тэгээ Каролыг 20 настай байхад нь харамсалтай түүний ганц түшиж тулхан аав нь өнгөрсөн. Тэрээр энэ тухай ингэж бичсэн байдаг. 20 наснда би хайртай бүхнээ нэгэн талдаж амьдралын хоосролтой нүр тулсан. Гэвч тэр хоосрол донд бурхан намайг өөр зам, өөр дуудлагад бэлтэж байсныг би хожим нь ухаарсан юм. Бурханы нууцыг ойлгож хүлээн авах ухааныг надад өвлүүлсэн хүн бол миний аав гэж тэр хэлсэн байдаг. За энэ үеэс эхлэн залуу Карл Войтие маань жүжигчин биш, багш биш харин санваартан болохоор эргэлт буцалтгүй шийдсэн. Гэхдээ тэр энэ бурханы замыг сонгоход нь 3 хүчин зүйлтэй нөлөөсөн гэж ярьдаг. За тэр гурвынх нь эхнийх нь бол 15 настай байхад нь найз нь түүнд гэртээ байдаг бууг үзүүлэе гэж хэлдэг. За манад нэг буу байгаа чи ирээд үзэж миний аавын буу гэж хэлж мэдээж өсвөр насны хүүхдүүд зэвсэг сонирхоод гэрт нь очиж гин. Тэгээ сумгүүгээд тэр бууг нь сумгүү гэж хэлж л дээ. Сумгүү гэж бодоод оролдоход нь тэр бууных нь гох дарагдаад яг өөдөөс нь буутсан гин. Гэтэ юр бусгийн гайхамшигар тэр сумд оногдоогүй. Бүр ингээ хоёр хүүхднийг өрөөнд буу яриа зогсож байгаа шүү дээ. сумгүү гэж бодож байгаа юм чи хаа хамаагүй ч хэлсэн байгаа шүү дээ. За эхнийх нь ийм тохиолдол болсон байна. Хоёр дахь нь 1944 оны 2 дугаар сард 24 настай Войтие ажлаасаа гэртээ буцаж аваад Герман цэргийн ачааны машинд мөргүүлсэн байна. Муужраад унчихсан. Германы офицерууд харин машинаа зогсоогоод түүнийг ухаангүй гинцэн гэдгийг хараад ойрох хэмлэгт хүргэж өгсөн. Ийм нинжин сэтгэлтэй офицерууд таарсан уу эсвэл залуу хүүд үнэхээр ус уух хувь байсан уу ямар тач байсан дайны үед гарамгүй тэр хүмүүнлэг нинжин сэтгэлийг Германы цэргүүд гаргаад түүнийг имлэгт тавьчихсан. Тэр имлэгт 2-7 хоног хөвтөд гарсан. Гайхалтайгаар итгэсэн. Тийш одоо тэнд ингээд дайрч хаячаад хаяа явчихад дайны үед хүний аим хоргүй штэ эдгээр нарт те. За харин 3 тохиолдол нь 6 сарын дараа буюу 1944 оны 8 дугаар сард Польшийн бослохын үеэр нацист цэргүүд хотыг бүхэлд нь эзлээд нэгжиж бүх залуу эрчүүдийг баривталжсэн. Цэргүүд Войтиягийн гэрт ирэхэд тэр хаалганы хард нуугдсан. Цэргүүд байшинг нэгжсэн боловч түүнийг ололгүй хаалганы хардтай амьсгаа даран айн зогсон тэр хүүг анзааралгүй өнгөрсөн. Үүний дараа харин тэр хотын хамтламын гэрт нуугдаа дайн дуустал тэнд оргонсон. Энэ 3 сонин азтай юм шиг азтай ч гэж хэлмээр тохиолдолд амьд үлдснийхаа дараа Войтие хүү эргэлт буцалтгүй санваартан болохоор бурхны замыг сонгохоор шийдсэн. За хоёул эхний ивент тэтгэжээд орцгоо. Тэгээ.
За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчтэй ухаалаг туслах On Time технологи манд дэмжиж ажиллаж байгаа. Тэгэхээр On Time гэж юу юм бэ гэхээр хүнсний дэлгүүр за худалдаа эрхлэгчтэй зориулсан юм CAS-ийн програм байгаа. За CAS-ийн тоног төхөөрөмж, за мөн бас M банктай хамтраад шимтгэл багтай банкны карт уншигч, эргэлтийн хөрөнгийн зээлийг онлайнаар олгох үйлчилгээ үзүүлж байгаамаа. Тэгэхээр одоо ер нь On Time-ийн одоо CAS-ийн програмыг ихэнх дэлгүүрүүд бас 2 дэлгүүр тутмын бараг нэг нь On Time-ийн програмтай болсон байгаа. Энэ ямар давуу тал үүсгэж байгаа юм бэ гэхээр 50% буюу одоо ийм байна. Сүүлийн хэрвээ та On Time-ийн програмыг сүүлийн 6 сар хэрэгжилж байгаа бол 100 хүртэлх одоо сая төгрөгийн зээлийг ямар ч материал бүрдүүлэхгүйгээр банкнд очихгүйгээр байгаа газраас одоо ийм бизнес аппликейшнээр авах боломжтой. On Time-ийн нөгөө юм карт уншигч ийм банктай. Тэрийг ашигладаг бол 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг аппликейшнээр авах бүрэн боломж. Тэгэхээр нөгөө юм дэлгүүр худалдаа эрхлэх ийм үйл ажиллагаа. Тэгээ бараа таталтан авалт маш хэрэгтэй. Тэгээ хялбар тэгээд одоо юмны үн нэмэгдээд хахад бараа их вэж ижил одоо эргэлт их болж иж орлого сайжрах гэдэг. Тэгэхээр энэ худалдаа эрхлэгчтэй хамгийн нэгдүгээр асуудлыг шийдэж өгч байгаа. Дээрээс нь энэ On Time-ийн CAS одоо тэр мөнгө уншаад байгаа посын машин нөрөө шимтгэл нь маш бага юм билэ. Тэгэхээр бас л ашигтай. Бодит одоо худалдаа эрхлэгчдэд бол бодит ашиг гэсэн үг юм аа. За энэ байдлаараа бидэнтэй маш гоё хэрэгтэй үед маань хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр 8-аас 6-аас 8 нэрийн хүнсний дэлгүүр ажилуулдаг хүмүүс манаас анхаарлаа хандуулахад гэмгүй. За хэрвээ та эрхлэгч болж амжааг бол On Time гэсэн Facebook хуудас руу чат бичээд мэдээлэл авч болж байна. За эсвэл одоо Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо Централ таврын 708 доотод ирээд мэдээлэл авч болно. 77 77 34 44 утасны дугаараар нь лавлаж болж байна. Тэгэхээр худалдаа эрхлэгчдийг ухаалгаар дэмжиж байгаа On Time технологид баярлалаа. За өнөөдрийн ивент итгэжтэй баярлалаа. За ингээд санваартан болоод бурхны замыг эргэл буцалтгүй сонгосон. Войтия одоо залуу болчлоо шүү дээ 20 настай тийм. 1946 оны 11 дугаар сарын 1-нд буюу 26 настай Войтия нууцаар санваартан болсон. Багшийнхаа заавраар Ромын шашны сургуульд 2 жил суралцлаа. Энэ хугацаанд Геген Йоны итгэлийн сургаал талаар диссертац хамгаалаад жилийн дараа шашны судлалын чиглэлээр багшлах хэрэгтэй болсон. Харин 1948 оны 6 дугаар сард философийн чиглэлээр Summa Cum Laude буюу хамгийн сайн үнэлгээтэйгээр докторийн зэрэг хамгаалсан. Маш боловсралтай хүн байсан. Потенциалтай үе юм а дээрээс. Ер нь өөрийнхөө нөгөө pop лам байх хугацаанд хүртэл түүний харизмыг дэлхийд даяар гайхан биширдэг байсан. Тэр өөрийнхөө зорилготой бурхны номлолд ах トゥ ус хүн төрлөختний ив найрамдал нэгдэлтэй үтгэдэг байсан. Түүний төлөө зүтгэдэг байсан гэдг нь ингээд яг түүний тэр харизм тэр зан тэгээд тэр маш удаан хугацаанд pop ламар одоо байсан тий нас бартлаа 2005 онд нас бартлаа байсан. Тэгээ энэ хугацаанд гэсэн түүний хийсэн ажил бүтээсэн зүйл бол үнэхээр гайхалтай. Тэгээ удахгүй ойлаад энэ талаар нь дурдж эхэлнэ. За суралт хугацаанд Войтия баруун Европоор нэлээд аялсан байна. Ингэж явахдаа зөвхөн таатаатай сайхан зүйлийг нь төдийгүй төвшөртөө муу зүйлийг ч гэсэн их харж ойлгосон. Олон жилийн дараа тэрээр инхүүдээ залуу наснда баруун Европоор аялж явах одоо энэ хугацаагаа дурсаад инхүү бичсэн байдаг. Би баруун Европыг өөр өнцгөөс харж илүү сайн ойлгож эхэлсэн. Дайны дараах Европ, гайхамшигт готик сүмүүдээр дүүрэн Европ, гэтэл шашингүй үзлийн давлгаанд автаж байсан Европыг би харсан. Сүмийн өмнө тулгуурт буй ноцтой байдал, асуудал түүнийг илүү өргөн хүрээтэй иргэдийн оролцоотойгоор санваартнуудын нээлттэй үйл ажиллагааны шинэ хэлбэрүүдээр даван туулах шаардлагатайг би ойлгосон гэдэг. Энэ үед залуу байхдаа өөрөө энэ шашныхаа талаар хүн төрлөختийг нэгтгэх талаар шашингүй үзлийн давлгаанд нэрвэгдээд байгаа итгэл үнэмшлээ алдсан энэ Европыг хэрхэн аврах вэ гэдгийг энэ хүн ойлгосон байсан. Их олон гой сүмүүд юм хоосон сав шиг залуучууд нь шашингүй үзэлтэй болсон ийм л байсан юм байна шүү дээ. Тийм дайны дараа тэг итгэлээ алдсан дараагийн дайныг хүлээх айцтай нэгдэх тэр хүмүүсийг нэгтгэх итгэл найдвар өгөх төр зүйл байхгүй болчихсон. Орон зайг дээр харсан байсан. Тэгээ 33 настай Войтия Краковын их сургуулийн шашин судлалын тэнхимд ажиллан профессор болсон. Үүний хажуугаар Люблиний католик их сургуульд гүн ухаан, нийгмийн ёс зүй зааж байсан. Багшилж байх хугацаанд Войтия Польшид хамгийн чухал бөгөөд байнга тоглогддог тайзны бүтээл болох Бидний бурхны ах зохиолоо бичсэн. Түүний гүн ухааны гол бүтээл бол Би хүн ба үл хэрэг 1969 онд бичсэн тийм ном. Энэ нөгөө нэг бидний бурхны ах нь одоо ч гэсэн тоглогддог жижиг юм билээ. Тэгснэ ингээд ямар ч тийм хувц сунаргүй энгийн хувцтай тоглодог. Яг энэ хүний сэтгэлгээ ер нь маш энгийнээр юм биш ямар гоё юм. Харин.
За тэгээд гол санаануудаа ч гэсэн энд юу н багшилж байхдаа аль хэдийн тэр тодорхойлцсон байсан. Социалист нийгэм жилжсэн байсан тэгээ Польшид ингэж ажиллах нь маш их хэрсэл дагуулсан ажил байсан. Шашингүй үзлийг улс төр нам коммунизм тэ номлож авахд бурхан шашинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх энийг хадгалж үлдэх тэгээд нөгөө Польшуудын үндэсний ондоошлол нь өөрөө бидний итгэл үнэмшил гэдгийг энэ хүн өөр ойлгосон байсан бөгөөд энэ цаг үед ч гэсэн тухайн нийгмийн тогтолцоог эсэргүүцдэг байсан, айдаггүй байсан. За тэгээ 1964 оны 1-р сард 1-р сарын 13-нд 44 настай Войтие Краковын хуучин хамбын залгамжлагч тэргүүн хамбаар томилогдоод коммунист эрх баригч түүнийг хамлан болоход мэдээ цаад учруулахыг оролцсон анхны тохиолдол нь. Түүний хамлам юуны түрүүнд Польшийн коммунист дэглэмтэй зөөлөн сүргэлдэг байсан бол ажилчдын Ново Хута хэмээх шинэ хотод гигэн дарихийн сүм барихыг шаардаж бүх польшуудад шашны эрх чөлөө олгохыг байнга уриалдаг, номлодог байсан тэр. За тэгээ энэ мэдээж коммунист дэглэм таалагдаагүй, коммунист дэглэмийн эсрэг үзэлтэн болохыг нь харуулсан. Жилийн дараа ихэд Войтие Польшийн хамлам нарыг Германы хамбуудтай эвлэрхийг уриалсан. Энэ бол маш чухал зүйл. Дайны дараа энэ хоёр үндэстэн хоорондоо салцсан байгаа. Хил орчинд байсан ах トゥ ус салцсан байгаа. Би өөрөө энэ зууны сургалтанд сууж байсан. Энэ ямар учиртай газар вэ гэхээр дэлхийн 2 дугаар дайны дараа Польшийн тодорхой газар нутгийг Германы тодорхой газар нутгийг Польшийн тодорхой газар нутгийг Украин талд өгөөд Польшууд өөрөө Герман талаас тодорхой газар нутгийг авсан байхгүй юу. Тэгэд нөө газар нутгаа алдсан, дайнд дайдсан, хөршүүд байж байгаа дайснууд, өсөйтэн дайснууд болсон энэ ард түмэн дайны дараа эвлэрнэ гэдэг бол маш чухал. Гэтэл энэ эвлэрлийг итгэл үнэмшлэр Бурханд итгэх итгэлээр тэр нэгдсэн нэг зүйлээрээ олж авах ёстой гэдгийг тэр ойлгосон байсан бөгөөд хил дагав Германы хамбуудтай эвлэрхийг уриалаад Германы ард түмэн Польш болон Германы ард түмэн хоорондын эвлэрэлд маш чухал үүрэг гүйцэтгсэн. Энэ нь түүнийг коммунист эрх баригчдын дайралтай хийх бай болгосон. Тийх баха. Үсэн ядах ёстой шүү дээ. Гэтэл тэгж харахгүй шүү дээ, тий. Гайхалтай. За тэгээ Войтие 1962-аас 65 онуудад Ватиканы 2 дугаар зөвлөлийн 4 удаагийн хуралдаанд оролцсон бөгөөд өөрийнхөө гол санаануудыг хамгаалж чадсан. Тэдгээр нь бүгд шашны эрх чөлөө болон сүмийн сургаалыг орчин үед хэрхэн тунхаглагад бол олон нийтэд хүртээлтэй болгож чиглэсэн байсан. Маш алсын хараад байсан байна. Зөвлөл эдгээр санаануудыг нь хүний нэр төр буюу Dignitaris Humanae болон баяр баясгалан ба найдвар Gaudium et Spes нэртэй нэрийн доор баримтжуулсан байдаг. 1967 оны 6 дугаар сарын 27-нд 47 наснда Войтие их хамлам Палатио цол хүртээд цаашдаа Войтие эрдэм шинжилгээний ажлаа идэвхийлэн үргэлжлүүлээд 1969 онд бие хүн ба үйл хэрэгтэй нэг сэдвт бүтээлдээ хувь хүний үзэл баримтлал гүн ухааны итгэл үнэмшлээ тусган хэвлүүлж Польшийн, Италийн маш олон эрдэм шинжилгээний баг хуралд оролцож илтгэл тавьсан. За ингээд одоогоос 47 жилийн өмнө 1978 оны 10 дугаар сарын 16-нд Карл Йосеф Войтие гигэн Сикстины сүмд босно конклав дээр гэж байгаа нөгөө өмнөх пап нь Йон Паул 1 байхгүй одоо Жон Пол 1. Тэгэхээр одоо 2 гэдэг явна тий. Яг өөр нэр авахыг өөрөө хүссэн. Зөв. Ягаад тэгэхээр эхний пап нь 33 хоног пап байгаад нас орчихсан байхгүй юу. За конклав гэдэг нь католик сүм нь эхний одоо пап нас орсны тэнгэр талсны дараа дараагийн папыг сонгох зөвлөл юм. Тэр зөвлөс шийдвэр гартлаа хаалттай хуралддаг. За тэгээ шийдвэрээ гарснаа цагаан утаа нөгөө яндангийнхаа утаагаар тэгээ цагаан утаа гарч ард нийтэд мэдэгддэг байхгүй юу. За тэгээд тэрээр 33 хоног тэгээ папын ширээнд одоо синти залраад нас орсон Йон Паул 1-ийн залгамжлагчаар түүнийг сонгосон. За тэгээ энд нь сонгуульд нийт 11 кардинал гэж байгаа. Энэ дэлхийд даяарх католик сүмийн тэргүүд ирж шийддэг. За тэгээд 8 дахь санал хураалтаар 97 санал аваад 264 дахь Ромын пап болсон тэр. За Войтие Ромын папламд сонгогдсныхоо дараа Краков болон Польшийг ивээгч гигантэн Станиславын нэрийг авахыг хүссэн. Одоо пап Станислав болохыг хүссэн. Гэсэн ч нөгөө ийм нэртэй пап урд нь байгаагүй гэжтэй зөвлөхүүд нь энэ нэрийг дэмжээгүй учраас Карл Йосеф маань өөрийн өмнөх 3 папын турсгал зориулаад бүгд Йон нэртэй байсан болохоор Йон Паул гэдэг нэрийг аваад Йон Паул 2 болсон. За гигэн Сикстины сүмийн янанга Ромын папын сонгуульд дуусны тэмдэг болсон цагаан утаа суунгалахад талбайд цугларсан сүсгтэн олны өмнө шинэ паплам гарч ирсэн. Гигэн Петрийн сүмийн тагтан дээр зогсоод тэрээр
хэлэхдээ үгүй инхүү эхэлсэн байгаа. Хэрв би буруу зүрүү ярьж байвал намайг засаж залруулаарай гэд хэлсэн. Яагаад ингэж хэлсэн бэ гэхээр тэрээр ард түмэн сүсгтэн олонд папын өмнөөстэй хандсан эхний үгээ Польш, Латин, Эртний Грек, Итали, Франц, Герман, Англи, Испани болон Португал хэл дээр хэлсэн. Энэ 9 хэлийг гайхалтай төгс эзэмшсэн хүн байсан. Гайхалтай биз. За энэхүү 1522 онд сонгогдсон Нидерланд гаралтай 6 дугаар Хейдрэнээс хойш сонгогдсон анхны Итали бус паплам. Тэгээ тэр анхны Слав гаралтай Польш паплам байсан. Яг харахгүй Йон Паул бол Польштой бол Майкл Джексонээс илүү супер хот юм байна. Би өөрөө Вроцлавд оюутан байсан гэхдээ мэдэрсэн. Булан тойрол түүний хөшөө байдаг, түүний ивээсэн барилга байдаг, түүний ивээсэн сургууль байдаг, түүний байгуулсан зүйл байдаг. Тэгээ түүний хөшөө хаасайгүй байдаг. Тэрнийх нь урд шин цэцэг өдөр болгон байдаг. Ард иргэд нь одоо болтол түүнийг хайлан дурсаад тэрийг түүний одоо дурсгал зориулаад цэцэг авчирсаар байдаг. За тэр гайхалтай дипломатч байсан гэдэг. За 1979 онд Ромын пап болоо жилч болоогүй байхдаа анхны альчлалаа хийсэн, Мексикт хийсэн. За энэ ер нь бол Ромын пап байх хугацаанд 129 оронд аялсан дэлхийн. За тэгээд 140 удаа хийсэндээ альчлал хийсэн. Эдгээр альчлалуудаараа тэр ер нь бол түүнийг нөгөө хамгийн алдартай, хамгийн их дэлгэцээр гардаг пап гэж бас нэрлэдэг байсан. Ягаад тэгэхээр тэр үед нөгөө угийн телевиз харилцаа холбоо хөгжсөн байсан, өмнөх папуудын үед байгаагүй л дээ. Гэхдээ тэр өөрөө гайхалтай сайн дипломатч байсан. Тэгээ ер нь бол ордондоо суугаад байдаггүй, дэлхийд даяар явдаг, хүмүүстэй уулзалдаг, айлчилдаг, сүсгтэн нэгт ах дүүсийг одоо нэгтгэхийг уриалдаг тийм хүн байсан учраас. За тэгээ тэр ондоо өөрийн төрсөн нутагта Ромын папын хуваар анх удаа айлчлал хийсэн байна. 2 дугаар Йон Паул нийтдээ 8 удаа нутагтаа ирсэн бөгөөд эрх бүртээ Польш улсын асуудлыг нэмгэлдэг нэгэн байсан гэж байгаа. Польшид цэргийн дэглэм тогтсон тухайн үеийн удирдагч генерал Войцех Ярузельский папын альчлалыг зөвшөөрөөд өөрийгөө юуны төрөнд Польш хүн их оронч дараа нь коммунист гэдгийг харуулсан. Дэглэм нь өөрөө папыг одоо их орондоо эрэхтэй папын хувьд айлчлах зөвшөөрлийг өгсөн байгаа. Энэ ч гэсэн энэ зөвшөөрлийг өгснөөрөө энэ коммунист генерал хүртэл өөртөө би Польш хүн, их оронч хүн гэдэг ард нийтдээ одоо нотолж чадсан гэдэг. Хожим нь 1980 оны сүүлээр Польшийн эрх мэдлийн шилжилтэд мөн гол үүрэг гүйцэтгэсэн хүн нь өөрөө бас Ян Паул гэдэг. Учир нь генерал Войцех Ярузельскийтэй хийсэн яриа хэлцээний үр дүнд нэг ч буун дуу гаргалгүйгээр арчилсан шинжилгээг хэрэгжүүлэх папын эцэслийг хүртсэн Лех Валенсад генерал өөрөө эрх мэдлээ 50 замаар шилжүүлсэн. Энэ тухай Лех Валенса Английн Financial Times гэдэг сондтой ярилцлага өгөхдөө ингэж хэлсэн байдаг. Түүнгүүгээр коммунизм дуусахгүй байсан. Эсвэл хамаагүй хожуу илүү их цус урсаж болох байсан гэж хэлсэн байдаг. Тэр бол зүүн Европод коммунист дэглэм нурахад, Берлиний хаан нурахад, хоёр Герман нэгтгэхэд маш их хувь нэмэр оруулсан хүн гэж түүнийг дэлхийд аяруулан зөвшөөрдөг. За Йон Паул Ромын папламд өргөмжлөгдөд 2 дахь жилийнхаа нүрийг үзэж байхад буюу 1980 онд тэр Английн хатан хаан мөн Английн сүмийн тэргүүн нь Английн хатан хаан байдаг байхгүй юу? Өөр Англи өөрөө 450 жилийн өмнө штэ католик сүмээс салсан байхгүй юу? Өөрийнхөө сүмийг салгаад Английн сүм протестант гэдэг одоо протест эсэргүүц гэдэг үгнээс үүдэлтэй. Тэгээд Английн сүмийн тэргүүн нь Английн төрийн тэргүүн байдаг байхгүй юу? Одоо бол Английн хаан байгаа гэсэн үг Чарльз. За тэгээд Елизаветыг Ватикан дураад Елизабет 2 Ватикан төрийн альчлалаас хийсэн. Ромын католик сүмээс Английн сүмд салан тусгаарлаа 450 жилийн хооронд энэ хоёрын хооронд ер нь бол харилцан бие биендээ зорчсон, айлчилсан зүйл байгаагүй. Одоо муудаа салчихсан байсан гэсэн үг. Гэтэл 4 жилийн дараа эвлэрлийг бий болгосон. За тэгээд Елизабет 2 Ватикан төрийн айлчлал хийснийхаа дараа Британий хатан байсан бөгөөд Ромын папыг Британд дураад 2 жилийн дараа буюу 1982 онд Их Британд Ромын паплам айлчлан ирээд 4 сая Британий католик шашинтнуудад Кентерберийн хамтламтай хамтраад мөргөл үлдэн нэгэн шашинтай гэдгийг мэдрүүлсэн. Үнэхээр л асааж чадах юм аа нэрээ тий. Гэрэл асааж штэ энэ талбар. Ингээд хагаралтсан байсан хүмүүсийг нэгтгэхэд байгаа биз. Ард түмнүүдийг, үндэстнүүдийг итгэл үнэмшлээрээ 450 жил салчихсан байсан. Ядаж эндээс харахад 450 жил тийм уур амьсгал бүрдүүлж чадаагүй байсан шүү дээ тий.
Тэгээд дэлхийн 2 дугаар дайны хүнд бирх үеийг өөрийн биеэр туулсан Ян Паул инх тайван харилцан ойлголцож хамтран оршин тогтнохыг юуны төрөнд эрхэмлдэг, уриалдаг хүн байсан. За цагаан ордод айлчлал хийсэн. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Жим Картер та саналаа солилцсон анхны Ромын пап байсан. Мөн Оросын удирдагч Михаил Горбачевтай уулзсан Германыг нэгтгэх ханыг нураахад одоо Горбачев түүний хөдөлмөрийг хүртэл ингээд дэмжсэн үнэлдэг байсан. За хоёул 2 дахь ивент тэтгэгчэд урдчихваа. За нэвтрүүлгийн дараагийн хамтран ажиллагчаар хүнс нь эм нь хүнс байвал зохиос төврөтэй Химлай брэнд ял бизнес дистрибьютор Цахиур төмөр компани маань дэмж ажиллаж байгаа. Тэгэхээр Цистон гэж эмийг манайхан дуулсан байхаа. За танд одоо шээх үед хорсох. За ойрхон нэг бол шэмээр санагдаад за бидсний дараа эсвэл нэг юм дутуу шийдсэн юм шиг мэдрэмж хэрвээ төрөөдөл байгаа бол за энэ бол шээсний замын халдвар буюу циститийн шинж байж бас болцсошгүй. За хүмүүс бас заримдаа бөөр өвтгийг нуруу өвцөнтэй андуураад яваад идэг. За тэгэхээр дэлхийд даяар жил бүр 404 орчим сая хүн шээсний замын халдвараар өвчлөлдөг гэсэн судалгаа хийдэм билээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө тоохгүй хаяад өнгөрөөч болохгүй асуудал. За цаг тухайд нь та эмчлүүлэхгүй бол халдвар даамжраад бөөрийн чин гэмтэй хэрсдэлтэй. За санал болгоод байгаа Цистон гэж юм маань Химлай брендийн бүр 100% ургамлын гаралтай ийм юм учраас бас ургамлын гэхэр надад бүр нэг сэтгэлд сэвгүй байдаг юм. Тийш дээ ингээд байгаль одоо ингээд сэтгэл сэвгүй, хоруу чанаргүй ингээд байгаль ихийн имийг тэр хэлбэрээр нь хэрэгжилж байна гэж боддоо шүү. Тийм яг үнэ. За тэг бөөр шээсний замын халдварыг дарангуйлаа дахилтаас сэргийлнэ гэдэг бас их гоё үг шүү манайхаа. Бөөрийн чулуу үс хэрслийг буруулан за кинон дээрээс харахад бөөрийн чулуу бол зөвхөн төрх шиг гэж ярьдаг юм билээ те. Тэгээ урт хугацааны хэрэглэхэд одоо танд ямар нэг аюул үүсэхгүй үр дүн клиникээр батлагдсан ийм бүтээгдэхүүнийг цистоныг та бүхэн санал болгож байгаа. Тэгэхээр энэ имийг бол ерөөсөө дурын имийн сангаас та ороод авах боломжтой. Сүлжээ бүх имийн сангуудаар худалдаа халагдаж байгаа. За эсвэл 80 80 53 28 утасны дугаараар лавлах хэрэгтэй байлээ. За тэгээ циститийг эрэгтэй хүн цистит болдог гэж бүр сүлдээ сонслоо. Тэгэхээр одоо энэ хүүтэрч нэмгэн нойтын явах бөөрө бүндитэл хайрлаарай манайхаа гэд цистоныг санал болгож байгаа юм шүү. За баярлалаа. За Ян Паул маань Английн сүмтэй те эвлэлээ. Тэр дараа юу исэн бэ гэхээр Лютерийн сүмд альчилсан мөн анхны паплан болсон. За тэгээ 1986 оны 4 дугаар сард гигэн элч нэрийн үеэс хойш анх удаа еврейчүүдийн синагогт орсон. Синагогийн тэргүүн раввины буюу те одоо тэргүүн хамбан гэсэн үг байхгүй юу? Еврейн шашны хувьд бол те түүний хажууд суугаад та нар бол бидний хайртай ах дүүсээ. Бас том ах нар маань гэхэд болно гэж хэлсэн. Энэ нь хамгийн их иш татагддаг үгсийн нэг болсон. Олон жилийн дараа 2000 онд Ромын пап маань Иерусалимд айлчлаад Юдизмын одоо шашны ариун газар болох баруун хан залбирлаад мөн Яд Вашемын дурсгалт газар нь зорчилсон. Тэгээ Орос хэлийг маш сайн эзэмсэн байсан ба Ромын пап үнэн алдартны шашинд хайр хүндэтгэлтэй ханддаг байсан бөгөөд өөрөө ингэж хэлсэн байдаг. Хүн хоёр уушигтай байдгийн адил Христийн шашин баруун болон зүүн гэсэн хоёр уушгаараа амьсгалах ёстой гэж хэлдэг байсан. Энд ч одоо яг өөрийнх нь өөрөөсөө өөр шашныг хүндэтгэлтэйгээр хандаа тэрийг бүр өөрийн даачаа тэр олон хүмүүст мэдрүүлээ таниулаад нэгтгээд дээ шүү дээ тий. Гайхалтай. За Ян Паул тэр залуустай маш ойрхон байж чаддаг байсан. Тэднийг шашныг судлах, ойлгох, хүндэтгэхэд үлгэр дуурай болдог бай. 1984 оноос эхлээд түүний санаачлагаар дэлхийн залуучуудын өдрөг 3 жилд нэг удаа зохион байгуулдаг бол энэ өдрөөр нь дэлхийн залуус дуу хоолойгоо нэгтгэдэг болсон. 1997 онд буюу 77 наснда Ромын пап Италийн Болонод болсон рок одуудын концертыг хүртэл үзчихсэн. За тэгээд Pop Mobile гэж нэг юм байдгийн. За түүний 8 наснд халдахыг бол нэлээд удаа оролцсон. За тэгээд нөгөө түүнээс нь хамгаалаад тэр гэтэл нөгөө айлчлал хийхдээ хүмүүст харагдахыг хүсдэг, холбогдохыг хүсдэг тийм болохоор нөгөө одоо Mercedes-Benz машины дээр юм нөгөө сум нэвтэрдэггүй ийм шилтэй ийм хамгаалт түүн зориулж бүтээсэн. Тэгээд түүнийг Pop Mobile буюу Papi машин гэж нэрлэдэг. За түүний хийсэн гайхалтай зүйлсүүдийн талаар ярилцъя. Үргэлжлүүлээ хоёлаа. За Ян Паул II маань анх удаа католик сүмийн зүгээс үйлдсэн нүглүүдийг хүлээн зөвшөөрсөн. Гүн харамсал илэрхийлээд уучлалт гуйсан нэгэн. За үүндээ еврейчүүдийг хавчингаа дургах, сүм хийдийн хагарал, шашны дайн, загалмайтны аян дайн, дайныг зөвтгсөн шашны сургаал, цөөнх болон ядуусыг үл тоомсорлох, боолжлыг зөвтгөх гэх мэт католик сүм урд нь хийжсэн энэ олон нүглийг тэр хүлээн зөвшөөрөөд уулчлалт гуйж эвлэрлийг хүссэн.
Түүний удирдлага дор одоогоос 33 жилийн өмнө те 1992 онд гэсэн үг шүү дээ те. Ромын католик сүм шүмийн шүүхээр орж буруутгагдсан астрономч Галилео Галилей эрдэмтнийг цагаатгсан. За энэ бол түүнийг өгснээс 350 жилийн дараа болсон явдлаа. За энэ бол нөгөө манай үзэгчид сонсогчдод маш мэдж байгаа бах тий. Тэр үед яасан бэ гэхээр Галилео одон орон судлаач маань яасан бэ гэхээр нөгөө дэлхий төвтэй биш юм байна. Нарыг тойрж ирэх тийм. Одоо сүм чин тэр аяраа дэлхий төвтэй байгаа. Тийм дэлхий төвтэй хүн төвтэй байгаад байсан бол тийм бишээ гэдэг шинжлэх ухаанчаар нотолсон байхгүй юу? Тэрийг нь эсэргүүцэж түүнийг шийтгэжсэн. За тэгээ түүндээ уучлалт гуйгаа түүнийг цагаатгасан. Хөөх хямдны чинь бүр ингээд хаашаач зорчихгүй гэрээ хорионд оруулаад. Тий хавчин гадуурхаад гэрээ хорионд оруулаа бөө юм болж байсан шүү дээ. Хэрээдэх буюудаа бурхныг одоо эсэргүүцэж бурхны номлыг эсэргүүцэж буруу ном ярьлаа энэ гэдэг тий бүр. Тийм юм болсон. Тэгээ бас нэг сонирхолтой зүйл болсон. 1996 онд Дарвины хувьслын онол нь тамглаас илүү зүйл гэж олон нийтэд мэдгдсэн. За энэ онол болон итгэл үнэмшлийн хооронд ямар ч зөрчилдөөн байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөөд шинжлэх ухааныг зөвтгсөн анхны паплан байсан тэр. Гайхалтай юм аа. За тэгээ тэрээр 1978-аас 25 оны хооронд те 2005 оны хооронд ч 26 жил 5 сар 16 өдрийн турш одоо католик сүмийн тэргүүн байсан. За тэгээд энэ нь католик шашны 2010 жилийн түүхэнд хоёр дахь хамгийн урт засаглал байсан. Энэ хугацаанд Иоанн Паул 1340 хүнийг гэгэн утагт хэмээн зарлаад 483 хүнийг ариун дагшин хэмээн өргөмжилсэн. Католик шашны түүхийн туршид түүний өмнө альч паплам ийм олон хүнийг гэгэн гэж зарлаагүй ажиллаагүй байсан. За тэгээ нэвтрүүлгийн ихэнд нэг Италид шоронд бүх насаараа хорихол авсан хоригдолтой уулзсан талаар дурдсан те. За энэ ямар учиртай вэ гэхээр тэр хүний нэр бол Мехмед Али Ажа гэж байсан. 1981 оны 5 дугаар сарын 13-нд Ромын паплам 61 насныхаа ойг тэмдэглэхэд 5 хоног дутуу байсан. Энэ өдөр Али Ажа түүний Гэгэн Петрийн талбайд сүсгтэн олонтой уулзаар гарч ирэхэд нь ойрын зайнаас 4 удаа түүнийг буутсан. Нэг сум нь гарыг нь олсон бол хоёр дахь сум нь хөвлийн тус газар нь онж түүнийг хүн шаргалуулсан. Тэр хүн дээр очиж уулзж байсан юм уу? Тий. Тэр хүн буудсан даруйдаа баригдсан. Тэгээд Италид гэмт хэрэг үлдсэн учраас Италийн шоронд бүх насаараа хорихол авсан тийм хүн байсан. За амь насанд нь халтгаас өмнөх өдөр Иоанн Паул II Ватиканы ангаах ухааны төв зочилсон бөгөөд Ромын папын хувийн эмчит доктор Ренато Бузенеттигийн хүсэлтээр шинээр авсан түргэн тусламжийн машиныг тэр эзэлж ижлтэй пап маань. Өөрийг нь буутахаас 2 хоногийн өмнө энэ машинаар тээвэрлэх анхны өвчтнийг ч гэсэн би эзэлж байна гэж хэлсэн. Гэтэл тэр машинаар тээвэрлэгдсэн анхны өвчтөн нь өөрөө болчихсон. За харин халдлагын дараа эмчлүүлж байсан гэмэлийн эмнэлгээ Иоанн Паул II нь тоглоом шоглоомоор 3 дугаар Ватикан гэж нэрлэж л дээ. Учир нь одоо тэр Ватиканд Гэгэн Петрийн сүмд болон Кастел Гондолф гэдэг Италид байдаг өөрийнх нь одоо зуны харш байхгүй. Энэ хоёрын дараа орох өөрийнх нь одоо Ватикан гэж нэрлсэн өөрийнх нь удаан байсан газар гэж хэлж байгаа. Тийм удаан байсан юм байна тий. Тэмдэгт яг янз янзын тоо байдаг юм байлээ. Ер нь бол албан тоонд бол 3-7 хоног байсан гэдэг. Зарим тоогоор бол 160 хоног хүртэл нөгөө имжилж гараа дахиж хүндрээд очисон гэдэг юм байдаг юм билээ. За түүнийг буутсан алгыг завдсан энэ хүн бол Мехмед Али Ажаг Ромын пап иргэн очоод түүнийг уучлсан. Харин католик шашин шүтэх ба түүний дараа явхад зарим яриагаар бол тэр католик шашинд орсон бурхантай эвлэрсэн. Яг тэгвэл өөрийг нь алахыг хүссэн хүн өөрийг нь уучлсан учраас гэж хэлдэг. Тэр хүн одоо болтлаа юм даа. За тэгээ тэр хүн Италид хорихол бүх насаараа хорихол авсан байхад нь яг хөө баталгаатай хэсэг нь мэдэхгүй байна. Иоанн Паулын хүсэлтээр түүнийг төрлөх нутаг руу одоо Туркид ялаа гүйцээж идэх одоо хүсэлтийг нь хүлээж аваад Турк руу ялыг нь нийлүүлэхээр явуулсан гэдэг. Тэгээд түүнийг өршөөчлөө 2000 онд тэгээ Туркид очисон чинь Туркид байх хугацаанд хийсэн гэмт хэргийнх нь ял нь өрд нь огдоод Туркид очсныхоо дараа 10 жил шоронд суучаад 2010 онд тэр хүн шоронгоос чөлөөлөгдөн гарсан. Одоо эрхчлөөтэй байгаа тийм хүн. За Иоанн Паул тэгээд 25 оны 4 дугаар сарын 2-нд Паркинсон өвчний хүндрэлээр удаан шаналсны эцэст тэнгэр дэвшсэн 6 хоногийн дараа болсон түүний оршуулгад 3.5 сая мөргөлчөд дэлхийн өнцөг болон бүрээс ирсэн. Үүнээс хойш 6 жилийн дараа буюу 2011 оны 5 дугаар сарын 1-нд түүний Орос улсын одоо түүний дараа залгамжилсан герман гаралтай пап
16 дугаар Бенедиктус түүнийг хутагтад өргөмжилсөн. Түүний оршуулгын гэсэн дэлхийн хамгийн олон төрийн тэргүүдүүд ирсэн оршуулга тооцогддог. Дэлхийд даяар түүнийг энэ ортонгоос биднийг орхиж одсонд уу гашуу дэлхийд даяар нэрвэгдсэн байсан. За тэгээ түүний оршуулгын ёслыг дэлхийд даяар 800 сая хүн шууд үзсэн гэдэг байгаа. Тийм тоо байдаг. За Ян Паул II бол итгэл үнэмшлийг хил хязгаараас чөлөөлсөн үгэн залбирал алхмын түүх байсан хүн. Тэр Польшийн хүүтэн салхинд хүмүүжиж хүний зовлонг нүдэрээ харж зүрхээрээ ойлгосон нэгэн байсан. Дайн, дарангуулал, айдсын дунд өссөн ч итгэл найдвараа алдаагүй харин ч хүн төрлөختний гэрэл гээгээ болж чадсан. Тэр бол сүмийн тэргүүн төдийгүй хүн чанарын хэлж байсан. Эрх чөлөөний тухай намуухан боловч цуурайтайгаар ярьдаг. Айдсгүй амьдрах урайг дэлхий дахин түгээсэн гигантэн байсан. Айхаа бол хэмээх түүний хэлсэн үг бол ганц өгүүлбэр биш хүн төрлөختний зүрхэнд галаасаасан. Ян Паул II залуучуудыг сонсож, зовж бууг тэгэрч, ялгаатайг ойлгож, ив нэгдлийг мөрөөдсөн. Тэр олон орны газар шороон дээр мөрөө үлдээсэн ч хамгийн гүн мөрийг тэр дэлхийн нийтээрх сүсгтэн олны зүрхэнд үлдээсэн. Түүний амьдрал бидэнд нэг зүйлийг сануулдаг. Итгэл үнэмшил гэдэг бол хатуу догматик биш, харин инрэл зориг үнж байдлаар амьдарч болох зам. Баярлалаа. Ингээд нэвтрүүлгийн өндөрлөе. Гайхалтай хүн байжээ. Үнэхээр гайхалтай хүн байж. Би нөгөө хамгийн их одоо хүмүүстэй уулзаж, маш их хүнтэй уулзаж аялсан паб гэдгээр нь мэддэг байсан. Тэр хүн одоо тэр амьдрал болгоны асуудлыг хараад энийг яаж шийдвүү. Дээрэс нь бүр тэр рок тоглолт үздэг гэдэг байсан. 70-аад наснд те. Тэр энэ хүн тийм л одоо их потенциалтай, юу ч уус чадах тийм хүн байж. Ямар гоё юм бэ? Гайхалтай. За баярлалаа. За шинжлэх ухаан таны мэдхүй од мөндөр сувг үзэх сонсогчдод Адар анаар нэвтрүүлгээ өргөлээ. Нэвтрүүлгээ та бүхэн маань YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хос телевизээр хүлээн авч сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хөдөлთა эрхлэгчдийн ухаалаг туслах онлайн технологи, за мөн хүнс нь эм нь хүнс байвал зохистой өрөөтэй Химлая брендийн цистон дэмжиж ажиллалаа. За тэгэхээр студид мөнхцөл Цэнгэл хоёр байлаа. Дараагийн нэвтрүүлгээр олцъя. За баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.